насан хүүхдэд хүрэлцгүйдэг Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дотоод ажил хүний нөөц сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, за мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадахжуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр за олон төрлийн сургалт арга хэмжээнүүдийг сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулад ажилладаг. Монголын нутгийн удирдлагын холбоо, удирдлагын актем, за гендрийн үндэсний хороо, мэрийн төсөлтэй хамтраад хариуцлагатай уул уурхай хүний эрх хэлцүүлэх сургалт, за мөн удирдах албан тушаалтанд руу чиглэсэн за гендрийн төлөвлөлт, гендрийн төсөвлөлт, шинжилгээ, үнэлгээ, за мөн архив бичиг хэрэг стандарт, за мөн хууль эрх зүйн сургалтуудыг мэргэшүүлэх, чадахжуулах чиглэлээр зохион байгуулад ажилладаг. За үүн дотроо Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгжийн удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, за энэ чиглэлээр орон нутгийн дагаж гарсан дүрм журмуудыг хангах талаар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, аймаг сүмийн иргэдийн хурлын ажлын албаны мэргэжилтнүүдэд зохион байгуулж ажиллаж байна. За мөн полиси төвийн захирал Эрдэнэ гэрэл лектортэй хамтраад аймаг сүмийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ажлын албыг манлайлалын ур чадварыг нь сайжруулах, за мөн олон төрлийн таны мэдхийн саян гэгэрүүлэх сургалт арга хэмжээ, за сүүлийн үеийн шүүмжлэх дүрм, за зөв хандлага олон төрлийн бүтээмжийг нэмэгдүүлэх юм сэдвт сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулад ажилладаг. За манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албан, за Канада улсын засгийн газрын мэрийн төсөлтэй хамтраад үр дүнд суурилсан гэн шинжилгээ үнэлгээ сургалтыг за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнүүд, за бодлого боловсруулж байгаа гэн шинжилгээ үнэлгээний мэргэжилтнүүдэд зориулсан үр дүнд суурилсан ур чадварыг нэмэгдүүлэх, за үр дүнд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх, боловсруулах арга зүй гэсэн чиглэлээр сургалтыг зохион байгуулж ажиллалаа. За уг сургалтыг мэрийн төслийн зөвлөх багш Фрэнк Фотер, за зөвлөх багш Дэлгэр мөрөн нар хичээл сургалтыг орж бид бүхэнтэй аймаг орон нутагт ирж хамтран зохион байгуулж ажиллалаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 4-р тогтоолоор за Сүхбаатар аймгийн дөрвийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын нийгэм баталгааг хангах хөтөлбөрийг баталгааж хурлаар баталж гаргасан байгаа. За үүнтэй холбогдуулан аймгийн иргэдийн хурлын ажлын албандаа нийгэм баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулад албан агчдынхаа ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр, за ажлын байрыг орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр, за амралтын өрөө, өвдийн өрөө гэх мэт бодлогын бичиг баримтынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Албан агчдынхаа ажлах орчин нөхцөлийг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр за жилдээ 1-2 ажилтан албан агчдын ажлын байр өрөө тасалгааг засвар үйлчилгээ хийж сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ажиллаж ингэж ажиллаж байна. Манай амралтын өрөө бол манай ажилтан албан агчдын ажлын байран дээр ая тухтай байх, за ажлын цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломж нөхцөлийг хангах, за мөн ажлын байран дээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр энэхүү амралтын өрөөгөө бас нэлээд сүүлийн үеийн төвчлөлт арга хэмжээгээр сайхан тогтчулж ажиллаж байна. За мөн албан агчид маань амралтын өрөөнд тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээгээ зохион байгуулах гэмтээр үйл ажиллагааны хэрэглээгээр ингэж ашиглаад амралтын өрөөнд ая тухтай ажиллаж байна. За байгууллагынхаа хүүхдийн өрөөг бол мэдээж байгууллагынхаа албан агчдын нийгмийн асуудлыг шийдэж байгаа бас нэг хэлбэрээр ингэж ажиллаж байгаа. За ер нь бол хүүхдийн өрөөг ахлах дунд ангийн суралцагчдын хувьд бол за компьютертэй, принтертэй өөрөө ирээд хичээлийн зав чөлөөгөөр ирээд компьютерт суугаад принтерлээд канадад интернет Wi-Fi ашиглаад ингээд явах юм боломжтой ингээд хүүхдүүд манай хичээл даалгавраа хийгээ явдаг. За бага насны хүүхдүүдийн хувьд бол нас насны онцлогтод тохирсон
тоглоомууд за тэгээд тухайн өрөө тасалгааны зургаар тогтчулсан байгаа. За ер нь бол голцоо бас Монгол уламжлал талаа барьж одоо Монголын онсон модон тоглоом янз бүрийн тийм онсон тоглоомуудаар илүү их бас хүүхдүүдийнхээ авиас чадварыг хөгжүүлэх зорилгоор бас тогтчулсан байгаа. За төрийн захиргааны ТЗ-ийн албаагчдаа бол одоо тухайн одоо албаагч одоо ямар албан тушаал дээр ажиллаж байна. За тэгээ ямар одоо зэрэг дэв байна. Үүнийг нь одоо ахиулах одоо боломж шаардлага нь одоо журмандаа нийцсэн бол одоо ахиулах. За мөн одоо шинээр одоо зэрэг дэв одоо авах боломж нөхцөлөө хангасан байгаа албаагчдын материалыг одоо бүрдүүлж шинээр зэрэг дэвт нь оруулах. За энэ нь одоо тодорхой хэмжээгээр одоо зэрэг дэв нэмэгдэж ахиж явна гэдэг тухайн үний бас цалин мөнгө урамшуулалтын тодорхой хэмжээний бас нэмэлт урамшуул болж явж байгаа. За мөн одоо цалин мөнгөний хувьд дээр бол за мөн одоо засгийн газрын гарч байгаа тогтоол шийдвэрүүдийг одоо тухайн цаг үед нь одоо тэрүүгээр нь одоо албаагчдын одоо цалин үйлс мөнгийг нэмэгдүүлээд ингээд ажиллаа явж байна. За мөн одоо төрийн захиргааны албаагчдын одоо төрийн чихээ албаагчийн дунд олон богино хугацааны мэрэгшүүлэх одоо багц сургалтууд байдаг. За мөн ахлах болон ТЗ-ийн албан тушаалын шатлалын одоо магистрийн мэрэгшүүлэх сургалтууд байж идэг. За энд болохоор бол орон нутгаас ирсэн ковод ч гэдэг юм те байгууллагын зүгээс одоо жилд 1-2 ажилтныг бол одоо төрийн одоо зардлаар мэрэгшүүлэх багц сургалтанд хамруулах одоо мэрэгжил боловсролын дээшлэх талаар бас бодлого чиглэл бариад ингээд анхаарч ажиллаж байна. Ер нь л яг одоо тухайн одоо хүн маань ямар одоо шагнал урамшуул авж ийсэн төрийн шагнал аймаг орон нутгийн салбарын шагнал гэдэг тийм ээ. За тухайн хүний ажилласан жил шагналын судалгаа юмудаа харж үзээд тэгээд төрийн шагнал одоо өөрийнх нь одоо яг авах хэрэгтэй байгаа дээр шагнал урамшуулалт нь цаг хугацаанд нь одоо тодорхойлоод ингээд ажиллаад явдаг. За манайх хоёр нэгжтэй за түүнээс гадна одоо дотоодоос тусгай чигүүргийн зөвлөгөөд ингээд зохион байгуулалт явдаг. За би бол одоо өөр албан дотроо тусгай чигүүргийн зөвлөлийнхөө одоо гишүүнээр ингээд ажиллаа явдаг. За манай тусгай үүргийн зөвлөлийн одоо үндсэн үйл ажиллагааны чиглэл нь болоод ирэх аль дээр аймгийн иргэдийн хурлын ажлын албаны хамт олонныхоо дунд одоо олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тэмцээн уралдаан одоо олон нийтийн арга хэмжээгээл илүү их одоо төлхөө зохион байгуулж ажилладаг. За бид бас өөрсдөө дотоодоосоо бас хөрөнгө санхүү үүсгэж түүгээрээ бас олон нийтийн арга хэмжээгээ дэмжлэг урамшуул үзээд ингээд ажиллаа явдаг. За мөн манайх нийгэм баталгааг хангах хөтөлбөрийнхөө журманд иргэдийн хурлынхаа ажлын албаны албаагчдыг за 2 жилд одоо тутамд одоо нэг удаа эрүүл мэндийн одоо нэгдсэн үзлэг шинжилгээнд хамруулахаар ингээд бид оруулаад ажиллаа явуулсан. 24 онд албаагчтай бол одоо эрүүл мэндийн одоо нэгдсэн одоо цогц үзлэг шинжилгээ хараад оруулсан байна. За ер нь бол одоо байгууллагынхаа одоо зуны одоо амралт зугаалгын цагаар аялуулах тийм ээ. За байгууллага хамт олонныхоо дунд спортын тэмцээн зохион байгуулагдсан. Мөн одоо бас бүсийн арга хэмжээнд одоо оролцоход одоо тусгай өргөн зөвлөлөөс одоо ингээд баг хамт олоноо бэлдээ дэмжиж явах. За мөн тэгээд байгууллага хамт олонныхоо дунд одоо караоке тэмцээн одоо баатсын тэмцээн олон төрлийн арга хэмжээнүүдийг одоо тусгай өргөн зөвлөлөөс зохион байгуулж одоо ингээд албаагчтай мотивацжуулаад идэвхжүүлээд ингээд олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулалт ажиллаа явдаг. За ер нь бол бид хэд олон нийтийн арга хэмжээ юмдаа бол өөртөөсөө дотоодоос одоо хуримтлал үүсгэж явдаг. Тэгээд тухайн хуримтлалаараа бид хэд ингээд ямар арга хэмжээндээ гэдгийг зарцуулж яаж ажиллаж явах вэ гэдгийг өөрснөөтэйгээ зарцуулаад хуримтлалынхаа санхүүгээр ажиллаа явуулдаг. Хуримтлал үүсгэж. За манай байгууллага манай аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын ажлын албанаас ажиллаж байгаа одоо өндөрлснийхээ дэвтэртэй гарсан 5 ахмад ажилтнтай. За байгууллага ахмад ажилтнуудаа бол бид бүхэн одоо баяр ёслол олон улсын ахмадын баярын арга хэмжээгээр одоо байгууллага дээрээ хүндэтгэл үзүүлж хүлээн авч за мөн одоо тухайн ахмадуудынхаа одоо үйл ажиллагаанаас суралцаж дадлаг туршлагын сонсож за мөн одоо тэр хүндэтгэл хүлээн авч үзүүлэхээс гадна бас бид бүхэн амралт совилт амархад нь дэмжлэг тусламж үзүүлэх зорилгоор одоо ахмадын байгууллагын ахмадын сангаас энэ төр одоо мөнгөнд тусламжийг одоо жилд гэж олоож ингэж ажилладаг.
би манай байгууллагын хамт олон ер нь бид бүхэн одоо ямар нэгэн ажил арга хэмжээг нийлээд одоо олон нийтийн за хурал хөөж гэдэг юм те ямар нэгэн ажил арга хэмжээг зохион байгуулалт хийхдээ нийтээрээ одоо нэг баг болж одоо ингэж ажиллаж одоо ард нь одоо үр дүнтэй чанартай ажлыг зохион байгуулж гарч чаддгаар л би одоо хамт олноор бахархдаг.